За сайн бацхан уу. Стриминг дөрөв нэг богинохон лайв хийчихээ. Тэгээд хаад мань гоё шеэрлээд өгөрөө гэж хүсэх байна. За тэгээд өчтөрөө ингээсээ оюурд нь жагсаалтай холбоотой хэвлэлийнхэнд ярилцлага өчлөө л дээ тийм. Ерөнхийдөө бол ярилцлаганд нь хэд хэдэн юм харж ойлгож болохоор байгаа товчхонд бол хамгийн гол юм бол нөхөр бол би бол их шууд туйлын шудраг хүн гэж дахиад хэллээ. Надаас өөр тийм шудраг хүн тань баг олж харахгүй гэдгээ дахиад ярьлаа. Би бол их шудраг бусдад тэмцэж байгаа гэдгээ дахиад ярьж байна. За тийм гол юмнууд нь тийм мессежүүд байсан. За тэгээд нөгөө баялагын сангийн хөдөлгөөн зүйлээ ярьлаа. Тэр нэг өмч хурах тухай хуулийг ярьлаа. За яриан дундаа бол төхөр бол надаас сэтэрхий зүв сэмэрхий хадаг гарахгүй гэж хэлчихлээ л дээ. Тэгэхээр энэ шалгуулъя гэсэн үг байхгүй. Шалгуулах гэж байгаа юм бол одоо ажиллаа үгүй шалгуул. Та албан тушаалаараа байгаа зөвхт таныг шалгах боломж байхгүй. Хуулийн боломж ямар ч боломж байхгүй. Ягаад тэгэхээр Монгол улсад авилгатай тэмцэх газар байгуулахдаа эрх мэдэлтнүүдийг шалгах зорилготой байгуулагдсан байхгүй. Хамгийн их эрх мэдэл хэнд байдаг гэхэлэр ерөнхий сайдд байдаг. Яг одоо хуулиар Монгол дөрөөс хамгийн их эрх мэдэлтэй байгаа хүн бол та хуулийн хүрээнд. Тэгээд гүйцэтгэх засаг буюу засгийн газар хамгийн их хөрөнгө мөнгөтэй байгаа. Хамгийн их санхүүжилтийг засгийн газар хийж байгаа. Тэгэхээр засгийн газрыг хянах зорилготой шууд утгаараа Монгол улсын засгийн газрыг хянах ёстой авилгатай тэмцэх газар таны эрх мэдэлд байна. Таны санал болгосон хүн өнөөдөр авилгатай тэмцэх газрын дарга хийж байгаа. Таны санал болгосон хүн прокурорын газрын дарга хийж байгаа. Таны санал болгосон хүмүүс бүх шатны цагдаагийн байгууллагын дарга хийж байна. Та тэгэхээр сэтэрхий зүв сэмэрхий хадаг гарахгүй гэж их бардам хэллээ. Баярлаа. Бити гараасаа гэж бас боддتي. Ер нь гарахгүй байх их ийм их шудраг хүнээс юу ч гарахгүй байх гэж би бол найддаг. Тэгвэл та шалгуулъя гэж хэлж байгаа бол одоо албан тушаалаа өгөөд шалгуулчих. Маш нэг төртөгөө албан тушаалаа өгөөд шалгуулж байгаа. За тэр иргэдийг бол ялаа малаа гэж хэлж явах шиг байна. Би бол иргэдийг хэлсэн гэж хараагүй. Эрхэм ерөнхий сайд маань иргэдээ арайш ялаа гэж дөрмжлөхгүй байх. Би бол их ухамсартай хүн гэж харж байгаа. Хичнээн хөдөөнөөс ирсэн хөдөөний сумын төвд одоо галч хийдэг байсан ч гэсэн манай ерөнхий сайд бол их ухамсартай хүн гэж хэлж байгаа. Тэр галч гэж ялаа шумууд гэж хэлээд байгаа хүн чинь нөхдүүд нь бол өөрийнхөө өрсөлдөгчийг хэлээд байгаа бололтой юм байлээ. Ярианы хандлагыг харахад. Тэгээ тэнцэнээс нь бас дахиад нэг юм анзаарчихсан тэр. Засгийн газрын төсөв улсын төсвийн 2 дахь хилцүүлгийг гаргаж задлсан гэж нэг юм дугаард юм лээ. Тэр төсвийн мэдээллийг гаргаж задлсан хүмүүс дотор нь байгаа ах. Гадаа энэ гудамжийн талбайд байгаа хүмүүс бол тэрийг гаргаж чадахгүй. Тэгэхээр тэр хүмүүс нь дотроо байгаа юм байна. Эдгээр хоорондоо их зөрчилтэй байгаа юм байна. Хоорондоо их хагаралтай байгаа юм байна гэдэг нь харагдаж. За тэгээд олон зүйл нушаад яах вэ? Та авилгатай тэмцээгүй. Та авилгалын хуулиудыг бүгдийг нь устгасан. Та санаатаагаар Монгол улсад байгаа хэрэгжижсэн авилгалын хуулиудыг устгаж ягаад авилга албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг 40-с 10-аас 40 сая төгрөгөөр торгодог шагналын хууль гаргачихсан. Эрүүгийн хуультай юм. Эрүүгийн хуулиудын төв гадна ялж авчих боломжийг та бий болгосон. Өчтөр болохоор би одоо 15 жилээр хордог хэмжээний ялтай болгосон гэж ярьж байна лээ. Үгүй ээ. Угаасаа тийм хууль байсан. Та харин дээрээс нь нэмж гаргасан эрхэм өөрийнхөө үеэлтэйгээ нийлж дүү нэм ах нэм мэдэхгүй үеэлтэйгээ нийлж байгаа гаргасан авилгалын хуулийг бодлуулсан юм чинь бол төрүүлсэн хурдвчилсан гормоор шалгах гэмт хэрэгтэн өөрийгөө одоо уучлалт хүссэн тохиолдолд тэр хохирлыг барагдуулсан тохиолдолд гээд тэр хэдэн үндэслэл бүхий заалтуудаас ч болоод 10 саяас 40 сая төгрөг торгодог хөл чинь хэвээрээ байгаа. Хэвээрээ байгаа. За дээрэс нь тэр хөрөнгө хураах тухай та бас өчтөр дурдж ярьж байна. Тэгээд яг надаас бол дүү штэ
Би бол пялдагдаад нэг хэлчихье. Эрхэм Монгол улсын ерөнхий сайдаа та бол надаас дүү. Тэгээд яг би пялдагдаад таныг та гэж хэлчихье. Тэгээд тэр хөрөнгө хураадаг хууль Монголд байдгийг. Тэрийг та авилга албан тушаалын гэмт хэрэгтнүүдэд үйлчлэхгүй болгож өөрчилсөн. Тэрийг засчих. Тусдаа хууль хэрэггүй. Тусдаа хууль ерөөсөө хэрэггүй байхгүй. Та тэгээд 5-6 жил их мундаг олон хүмүүсийг баахан иш миш ярьж байгаа л энэ тэндээс орж ирэл явчихна гэсэн одоо хаана байна? За тэгээд маш их ёс зүй ярьдаг та. Олон хүний хөрөнгө оруулалтынхан зөрчилдөг байвал ерөөсөө тэр ёс зүйгөө хүлээгээд эртхэн шиг яваараа гэж хэлгээд байдаг. Одоо та өөрөө явах цаг нь болчиход байгаа байхгүй. Тэгэхээр өчтөрийн хэлсэн үгэндээ эзэн бай. Одоо эзэн бай. Эр хүн шиг те их мужик чанарт гаргаад. Тэгээ эр хүн шиг наад тэр сэтгэлийн зүй сэмэрхий хадгаа ихлэ шалгуулдаг. Тэр танаа хүүгийн чинь тэр ганц бүгжний асуудал яриаггүй шүү дээ. Ганц цүнхний асуудал яриаггүй. Танаа хүүгийн чинь одоо тансаглалын хэмжээ тэрбум 500 сая гарчаад байна шүү дээ. Нэгт. За хоёрдугаарт манайхан Эрдэнтийнхэн бол ер нь мэдж байгаа дөө. Манай Эрдэнтийн найзууд мэдж байгаа. Тэр хялгантад байдаг тэр 7 юу вэ? Тэр амралтын бааз. Анх ямар хүмүүсийн хөрөнгө оруулалттай баригдчихсан. Одоо тэр хинийх байна гэдгийг бас мэдж байгаа. Энэ хятад эзэнтэй шүү дээ. Энийг бид нар мэдэхгүй байгаа юм шиг та битгий ингээд солиотой юм чөдрөг галзуу юм аа яриад бай. Энийг мэдж байгаа. МСС-тэй хамгийн их холбоотой хүн бол өөрөө. Тийм ээ. Эрхэм ерөнхий сайд Лувсан намсраа оюун эрдэнэ та бол МСС-ийн хамгийн том санхүүжилт авдаг байсан хүн мөн. Одоо ч танаа одоо тэнхэн яам дотор ч тий байгаа тэр 23 сайд дотроос 10 гаруй хүн шууд МСС-ийн санхүүжилттэй энэ улсын хурлын гишүүн болж МСС-ийн санхүүжилттэйгээр өнөөдөр албан тушаал ташаад сайд болоод явж байгаа. Та МСС-ийн явж байгааг хажуудаа авчирсан суулгацсан байгаа нь үнэн. Бүгд харж байгаа. Тэгээ солиотой юм шиг битээ бус хүмүүс рүү чихээд бай. Яг үн шигээ тэр яг нэг галзуугийн эмгэгт байгаа юм шиг юм яриад их юм. Тэр товчхондоо бас ингэж хэлээд байгаа. Гэр бүлтэй хандаж хэлж илэм. Та нар одоохондоо жоохон атайхан ингэ даруулгатай ингэ төр төвчээд тэсээд байжээ. Аав нь бол удахгүй ингэ жинхэнэ өстой хаан болноо. Тэ би бол одоо бүхний эзэн болоход ойрхон болчихлоо. Манай гэр бүлийнхэн жоохон төвчж байгаа гэж хэлээд байгаа байхгүй юу? Ер нь бол тэр нь ч үнэн. Тэрэн дээр би эрхэм ерөнхий сайдтайгаа бол яг санал нэг байгаа. Манай ерөнхий сайд хаан болоход маш ойрхон ирсэн. Одоо ерөөсөн маш богино хугацааны дотор хаан болох чадхаар байгаа. Хууль эрх зүйн хүрээнд бол ер нь болцсон байгаа. За тэр 14 мега төсөл бол үлгэр. Өчтөр тэр 3 тэр юуныхаа гашуун сухатынхаа хил холбох төмөр замаас их бахархалтайгаар яринлээ. Тэр төмөр замаа чинь монголчууд мартаагүй байгаа. Та нар хил холбох төмөр зам гээд асар их хулгай дээр юм ичсэн. Одоо дахиад Монгол улсын 5 толгойн 2 том уул уурхай лицензийн 2 толгойг нь одоо хятадууд өгч байна. Төрийн өмчт компанид 16 жилээр өгч байгаа. Та нар ийм өвөөгүй хүмүүс. Таны над ярьж байгаа олон төслүүд чинь яг үнэндээ бол Монголд хийгдээгүй. Хаанаагаа ягаад энэ Монголын энэ санхүү эдийн засгийн сургуулийн Монгол улсын их сургуулийн эдийн засгийн чиглэлийн багталтын багш нар Монголын энэ чөлөөт эдийн засгч нар одоо хүртэл тэрийг олж харж үзээгүй байгаа. Ягаад энэ улсын хурлын гишүүд чинь тэрийг олж харж үзээгүй байгаа. Та одоо энэ хийх гэж байгаа олон төслүүдээр дамжиж Монголд хэдэн сая хятад оруулж ирэх гэж байгаа биш үү? Таны ард баахан хятадууд байгаа маш олон мэдээлэлүүд байдаг. Өөний хятадын нэг хэдэн боол шахуу байсан өвөр монголууд хөтөлцөд явж байгаа зөндөө олон мэдээлэлүүд. Баялагын сангийн тухай яриад байна. Монголд хамгийн том байсан баялагын сангийн мөнгөний өөрөө аваа идчихсэн биз дээ. Ирээдүйн өв сан гэд ямар ч улс төрчөөс хамааралгүй өнөөдрийн баялагын сангийн хуулийн дэгэд хамаагүй сайн хууль үндэслэл байсан.
Тэр ирээдүйн хөв сангаар дамжиж 2 тэрбум долларын баялагын сангийн нөөц хоригдлол үүссэн байсан. Таавж ицсэн. Авж явж ирэхдээ бүр ковидын нууц гэрээнүүдийн ард чинь одоо хүртэл ил болоог байгаа. 20 их 80 төгрөг идсэн. Тэ нэг ширхэг амны хаалтыг та ковидын үеэр танаа эрүүл мэндийн салбар чинь 20 мянга, 30 мянга, 40 мянга болгож зарж байсан. Та нар ийм ичнүүргүй хүмүүс шүү дээ. Бүх хуулиудыг энэний эсрэг иргэдийн эсрэг чиглүүлчих бүх хуулиудыг албан тушаалтнуудыг хамгаалахад зориулчихад одоо битгий амьлага ирээд ичихгүй яваад байна. Дээрээс нь тэр баялагын сангийн хамаг мөнгөний иддэг байж чи өнөөдрийн хийцэн баялагын сангийн хууль чинь шүү дээ тий. Ерөнхий сайд, сангийн сайд, хөтөлбөр нийгмийн хамгааллын сайдын эрх мэдлээр шууд удирддаг сан байгаа. Та нар хүсэх юм бол тэр сангийн мөнгийг дураараа идэнэ. Ийм сан хизээж дэлхийд байдаггүй юм. Ийм сан улс төрчин хамааралтай сан шууд дампуурдгийн. Итээ ингээ худлаа яриад дээ. Хүмүүсийг тэнэг гэж бодоод байдаг юм уу? Хамгийн тэнэг хүн бол чи. Гэтэ хамгийн залтай нь л та. Асар их залтай. Тэгээ чиний тэнэглэлээ чинь хүмүүс хуурддаг хүмүүс бол байна. Үнэн. Тэгтээ хуурдахаа болж байгаа хүмүүс бүр их олон байгаа. Та 55 мянган хүмүүсийн санал авч улсын хурлын гишүүн болсон байдаг. Одоо таныг бодиттой эсэргүүцэж байгаа иргэдийн чинь гарын эсэх сурсан байдал нь сахимаар 42 мянга байсан. Та одоо тэрийг зогсоогоо хийсэн. Тэр иргэд ирээ гарын эсэх зурж байна. Одоо 3 4 сар үргэлжилж байна тий. Одоо 70 мянга болцсон. 70 мянга. Нийтдээ 115 орчим мянган хүн таныг бодиттой эсэргүүцэж байна. Нэгсэндээ таныг сонгосон 55 мянган хүнээс чинь 2 дахин илүү хүмүүс таныг эсэргүүцэж байна. Тэгээ юм байна. Одоо төгсгөлтөн дээр нэг юм ярэ. Энийг мөн одоо сайхан шеэрлээд үг нэгдүгürt. Хоёрдугаар 2014 онд Оросын холбооны улсын 1992 оноос хойших болсон хамгийн том жагсаалууд болж байна. Хамгийн том. Борис Немцов гэдэг хүн жагсаал хийжсэн шүү дээ. Одоо алуулсан л та өөрөөр тэр Москвагийн гүүрэн дээр те буудуулаад өгсөн. За тэр жагсаалуудыг би яагаад дурсаж байгаа юм бэ гэхээр 2014 оны тэр жагсаалууд Оросын холбооны улсад болсон хамгийн сүүлийн жагсаал болсон байхгүй. Иргэчлөөний хамгийн сүүлийн жагсаал болсон. Тэр жагсаалууд тухайн үед бол маш олон хотуудад зэрэг өрөөсөн Путиний эсрэг. Путин дарангуул угсраад байна гэж Немцов эсэргүүцээд тэр хүмүүс ойлгоод тэр Путиний угсарж исэн дарангуулыг зогсоох гэж оролцсон байхгүй. Одоо өнөөдрийн Орос улсад биш үү те? Дарангуул бий болцсон. Ямар ч зовлонгүйгээр дарангуул бий болсон. Тэнд үг үзэл бодлоо ярих эрхчлөө байхгүй тийм иргэний эрхчлөө байхгүй, нийгмийн эрхчлөө байхгүй, улс төрийн эрхчлөө байхгүй юм. Бүх эрхчлөө дууссан тэнд. Өмчийн эрх байхгүй. За тэгэл бусад ингээл ер нь бол хамгийн аимшигтай тэр өмч хөрөнгийн эрх чиглэлүүд чи халдахад тэгээд бусдын дуусчтэн дөө. Тэнд дууссан. Тэнд одоо Путинийг эсэргүүцэх юм бол та шоронд явахдаа өмч хөрөнгө хураалгана, орон сууц, байр, машин, тэр хадгаламжийн мөнгө, төгрөг, хөрөнгө. За яг хадгаламжийн мөнгө төгрөгийг ч юм бол аль хэдийн авцсан шүү дээ. Оросын засгийн газар хураагаад баглаад авчихсан байгаа. Тэгээд ийм л зүйлүүд болдог. Монголд одоо яг энэний араас явж байна. Энэ дарангуулыг бий болохтой холбоотой бүх эрх мэдлийг дэшиг нэг зэрэг төвдрүүлдэг бүх хууль эрх зүйн орчин бий болоод одоо ингээд тэрнийхэн дагуу бид нар яг одоо амьдарч байна. Банк санхүү болон тэг ажил хөдөлмөр эрхлэлтэй холбоотой бүх хууль дүрмүүд чинь таны эсрэг шиглэлсэн байгаа. Та бараг социализмын үед бол ийм олон зөвшөөрлүүд үүснэ гэж бодож байна. Үгүй шүү дээ. Зүгээр цайны газар ажиллахад танд Улаанбаатарт бол шүү дээ тий. Хамгийн багадаа 10 гаруй зөвшөөрлийг болно шүү дээ. Тэрийг байнгын сунгуулдаг. Зөвшөөрөл болгоны ард дарга байгаа. Зөвшөөрөл болгоны шаард нэг эзэн байгаа. Тэгээд тэрэндээ царай алдаж амьдрна. Тэрнийхээ үгэнд орохгүй бол та хинч биш болно. Тэгээ ийм даргын хараат хамааралтай болсон. Энэ бол дарангуулын нэг хэлбэр. Нөгөө хэлбэр нь болохоор түрүүгийн ярианд дотор гарч байгаа шүү дээ.
хуулиар иргэдийнхээ эсрэг чиглээд байна. Эрүүгийн иргэний энэ олон хуулиуд зөрчлийн хууль мөлөд бүхэлдээ иргэний эсрэг болсон байхгүй. Нөгөө талдаа болохоор авилгал албан тушаал эрх мэдэлтнүүдийг хамгаалсан тийм хууль эрхцэн орчин бий болсон байхгүй. Энэ бол өөрөө дарангуул руу оруулж байгаа аюул тум хэлбэр. Тэгээ энийг хуульчлагдсан дарангуул гэж хэлдэг байгаа. Энэ хуулийг энэ олон хуулиудыг хийдэг аргачлалууд нь Оросд бүгдээр батлагдсан. Тэгээ та нар маань нэг юм их сайн ойлго. Нэгэнтэй л ирчлээ бид нар ийм гоё ирчлээтэй ийм гоё тансаг байгаа юм чи дахиж бид нар юу гэж дарангуул болж идэг ингээд яриад байдаг. Үгүй ээ найзуудаа. Ирчлөө чинь аюу эмзэг. Одоо Оросыг хараа л да үүдэн жилийн наашиг ирчлээ үзэгдэл явсан байхгүй шүү дээ. Одоо Оросд шүү дээ хүмүүс иргэдэн яг тэр миний чатанд гэсэн хүмүүс бичсэн байлаа. Хойд солонгос одоо цэвэн зэхтэй их мундаг уус байна гэдэг. Үгүй тэр чинь сарын орлого нь шүү дээ. Хойд солонгос нэг хүний сарын орлого нь $20 л байгаа шүү дээ. Монгол социализмын үед $30 л өссөн сарын орлого нэг цалингийн юм дунд хэмжээ. Тэгээд бодоод үзэлтэй. Тэнцээ чинь үндэс зүг хідэж уух, унтах, хэвтэх тэг бүх зөвшөөрөлт байдаг байхгүй хойд солонгос. Нэгсэндээ амтны хүрээлэнгийн төр торны цаана байгаа амтэн шүү дээ. Хойд солонгос иргэд чинь үзэгчүүл болохоос амтэн бохгүй. Бидний ясаг тийм амтэн байсан. Одоо Оросын иргэд амтэн болж байна. Дэлхийд даяараа тэрний эсрэг харж байна. Оросууд нь өөрсдөө яаж чадах вэ гэж байна. Бид нар ч гэсэн яг энэ лүү явж байгаа. Гэхдээ хамгийн эмгэнэлтэй нь монголчууд юм дасан зохицохтой маш сайн ус шүү. Ийм юмдаа монголчууд маш хурдан дасан зохицдог шүү. Та нар яг төмөр торны ард дарангуулд орсон хойноо гөлөг шиг болцсон хойноо шүү дээ, тэ. Эсвэл сургуультаа нохоо шиг болцсон хойноо тэрэндээ дасан зохицож амьдрын шүү. Бид нар өөрсдийнхөө нэг сайн чанарыг мэддэг шүү дээ, тэ. Дэлхийн хаач очиод амьдрах чадвартай монголчууд дасан зохицоод байдаг гэдэг. Тэгвэл яг энэнийг бас сайн сана. Дарангуул дасан зохицсон шүү дээ. Хамгийн амар нь эрхчлөөндөө дасан зохицож чадаагүй монголчууд дарангуул дасан зохицох тийм процедур явж байгаа. Өнөөдөр ийм олон хуулиуд дарангууллын чиглэлд ороод ирсэн байхад нэг ерөөс огт ойлгохгүй, огт ерөөс юм жинээ авч хэлцэхгүй байгаа. Тэгээ гөлөөмөө энийг идгээл. Суу бос яв. Тэгээ нэгсэндээ бид нэр яг ийм л байхгүй юу? Ийм л болно. За тэгвэл өмнөх 40 жилийн дарангууллаас энэ удаагийн дарангуул нэг зүйлээр их онцлог болно. Маш ялгаатай. Өмнө манай 70 жилийн дарангуулд социалист улсуудын хамтын нийгэмлэг гэх нэг том байгууллага байлаа л да. Коминтерн гэдэг тийм. Энэ социалист орнуудын хамтын нийгэмлэгээр дамжаад Монгол улстай ингээд сайн харилцаатай маш олон улсууд байсан байхгүй. Азийн олон улсууд, Европын олон улсууд байсан. Бид нар нэгсэндээ найзуудтай байсан байхгүй тухайд. Одоо бол бид нар уцаагаад хаагдах юм бол найзуудгүй болно. Бид нар хүнд чирэггүй болох байхгүй. Орос хятад хоёрод л дарангуулууд хаалгаад тэгэл байж гин. Тэгэл хаягдана. Бид нар хүнд чирэггүй болно шүү дээ. Ямар ч найзгүй болно. Бүр нарийн ярих юм бол энэ хойд солонгосод 7 дор болно. Хойд солонгос бидний бодвол далаад тахгүй. Кубээс 7 дор болно. Тэгээ ийм юм руу л явна. Тэгээ энэ удаагийн дарангуул эрэхтэр тэр өчтөрийн оюун эрдэнэ хэлсэн үгэн дотор анзаарч байгаа үстэй тий. Энд чинь нэг занал хэлсэн үгнүүд өнцөх гарч хэлээд байсан байхгүй. Тэр занал хэлж байгаа өнцгнүүд нь харах юм бол энэ эрх мэдэлтэнгүүд хоорондоо тулалдж байгаа юм байна гэдэг нь харагдаад байгаа шүү. Энэ тулалт нь угаасаа тулалт нь хүссэн үсээгүй. Яг тэгэхээр хааны сандал нэг л үүдэг байхгүй. Хэзээ ч 2 хаантай, 3 хаантай, 4 хаантай нэг улс байж болохгүй. Боломжгүй энэ дэл хүн төрөлхтний түүхэнд юм байгаагүй. Цааш байх боломжгүй. Тэгэхээр хаан ширээний төлөөх тулалтаа энэ цаашаага юу руу орчихдаг гэж бодож байна. Иннээс чинь болоод залгуулаад дараагийн их хядлага эхлэн штэ. Тэр 1932 оны тариатын хүрээний бослого гэл ингээл нэг солиотой юм яриад байдаг. Тийм тэр тариатын хүрээний бослого биш юм уу? Тэр чинь Монгол улсыг дамжсан бүхэл тэр аймаг хошуу сумдаа дагсан тэр аврах том хувьсгал байсан шүү дээ. Аврах том хувьсгал байсан бохгүй. Тэр хувьсгалыг яаж дарсан гэхлээр Оросоос 3 замаар цэрэг орж исэн бохгүй Монголд. Шууд хядсан шүү дээ. Тэр танк маг хүлээл шар тус мосоор шатаагаад гэсэн зүйл ерөөсө болоогүй. Шууд алж хядсан бохгүй. Онгоцоор бөмбөгдсөн, танкаар дайрсан, буудсан. Одоо тэр Овсын хязгаалт одоо ажиллаж явсан Оросуудын хядлага хийж явсан Оросын
Патриотуудын тэр баримтууд нь гараад ирсэн байт юм билээ. Одоо энэ сүүлийн тэр Оросын архивтаас гарсан. Тэрийг битүүд ингээ уншиж байсан. 14 хоногийн дотор явахдаа хичнээн хүн алж чадсан тухайгаа тийм бичсэн байгаа байхгүй. Нэр ус байхгүй шүү дээ. Өнөөдөр эрэгтэйд эмэгтэйд хэсэг бүлэг ингээд босгочдыг устгалаа гэж бичсэн байгаа. Тэгээ газар орны нутгийн байршлыг заагаад тийм хядлага болсон Монголд. Одоо ч гэсэн энэ давтагдахгүй гэх магадлалгүй. Тэгээ энэ давтагдах айгүй өндөр магадлалтай. Яагаад тэгэхээр хаан ширээ ганцхан байдаг байхгүй. Хаан ширээ ганцхан байдаг. Одоо хаан их мэдлийнхэн төрлөө хоорондоо алдчихж эхэлнэ. Тэрний золиосонд маш олон Монгол хүмүүс тус урсах магадлалтай байхгүй. Тэг ийм юм болно шүү дээ. Чой болсон, хорлоогийн чой болсон гэдэг хүн өөрөө анхны тэр түнхэн эдрээ хэрэгээр Оросд ч 3 хоног хамгийн ихтэй шалгагдаад гарч ирэх. Тэрнийхэн дараа төрөл барилдсан юм шиг өөр юм байсан шүү дээ. Тэрнийхэн дараа л Монголынхан бүх өөрийнхөө өнгөтэй өдөө бүхнийг дайсан болгож өргөсөн шүү дээ. Тэгээд эн чинь бас нэг дотоод зөрчилдөө эхэлж байгаа байхгүй тэнд чинь их мэдийн төлөөх. Нэг хэсэг хүмүүс нь Монгол улсаа тусгаар улс байлгаад Монгол улсынхаа бүрэн эрхт байдлыг хамгаалах гээд явсан. Нэг хэсэг нь болохоор өөрийнхөө амь насыг хамгаалахын тулд явсан. Тэдгээр нь Орос улсад, тухайн зөвлөлт холбоот улсад, тухайн КГБ-д, тухайн аюулаас хамгаалах Оросын аюулаас хамгаалах байгууллагын дарангуулалд дарамтанд орож тэрнийхээ айц хүүцээс болж эхроноос уурж ирсэн байна. Тийм л зүйл болсон. Одоо ч яг тэр болж байна. Яг л тэр зүйл болж байна. Тэгээ ийм зүйлийг бид нар хэрсүү харах ёстой. Тухайн үед тэр хэвлэл мэдээлэл юм уу, цахим орчноор харилцаа холбоо мэдээлэл авах боломж муу байсан. Одоо хангалттай байна найзуудаа. 1990 онд энэс хэцүү байсан шүү дээ. Бид нар энэс аимшигтай том системийг нуруу унгааж байсан. Аав ээж минь одоо ингээд амьд байгаа шүү дээ. Ах нар маань тий. Бүгд байгаа шүү дээ. Зөвлөлт толгойд ус задраагүй, НКВ-тэй задраагүй, Монгол улсын тагнуулын ерөнхий газар буюу дотоод хяналтын байгууллагууд задраагүй байхад тэр том системийн эсрэг тэмцэж чадсан байхгүй. Тэр системийг нураасан байхгүй. Улс төрийн төвчийг нураасан байхгүй. Энийг арчлал гэдэг юм. Энд чи эрхчлөө байхгүй. Одоо хаа вэ тэр хөвсгөлийнхэн маань? Хаа вэ эрдэнтчүүд? Хаа вэ ховдынхан? 1990 онд дорнд хамгийн эхлээд Улаанбаатарт арчлан хувьсгал эхлэегүй шүү дээ. Зэрэгцэл хөвсгөл эрдэнэт ховд дорнод гэдэг энэ олон газрууд зэрэг арчлан хувьсгалын гал асж ирсэн байна. Одоо тэр гал асах хэрэгтэй байхгүй. Одоо бидэрт өөр сонголт байхгүй найзуудаа энэ тэмдгүү бүгдээр энэ галыг асаа. Ийм том авраг мангасыг бид нэг амин оруулаад нэг ажилтнаа оруулаад явуулчих юм бол дийлэхгүй. Энийг золиос нь таны хүүхэд хэн ч хийж магадгүй. Энэ сохор шүү дээ. Энэ нэг юм чинь ажиллаад эхлэх юм бол хавь орныхаа харсан бүхнийг хятад шүү дээ. Тийм болохоор одоо энэ огцрох амархан жигсаалыг ганцхан Сүхбаатарын талбайгаар бидний дэзүүл ганцхан Сүхбаатарын талбай тэр болох ёстой биш. Бүх газар болж болно. Бүх газар Монгол орны бүх газар болж болно. Дэлхийд байгаа монголчууд энэ залуучуудтай нэгдчихсэн. Өчтөр надаар дамжуулаад энэ залуучуудад сандал авч өгсөн, ус ундаа авч өгсөн. За яг өдөр ус ундааг нь хүнээр дайгаад авчруулсан тийм эмсээс ус ундаа л аваад ирсэн байл. Тэр гэхдээ айх юм биш. Эрхчлөөний хувьсгал тэмцэл хийж яхад энийг дэмжих бол айх зүйл биш. Монгол улсын өнцөг болгонд энэ эсэргүүцэл эхлээсэ гэж бодож байгаа. Оюун эрдэнэ шалгуулах гэж байгаа бол одоо тэр сэтгэлийн зүй сэмэрхий хадаггүй гэдгээ шалгуул гээд өөрөө дуурчин лээ. Одоо тэр ажиллаа өгөө шалгуул. Хизээ эрх мэдэлтэй хүнийг дээр доор нь байгаа тэргийг шалгаж ирсэн. Дарга таны энэ аста машин таны нэг дээр биш юм чинь бичгээ бочи тэ гэх юм уу? Үгүй шүү дээ. Дарга энэ таны хүүхд чинь нөгөө амралтын баазын хятад эзний нэр дээр ниссэн юм биш үү? Тэгэхээр танд хамаагүй байд тэ дарга гэх юм уу? Хөө тийм юм байдгүй. Цагдаагийн дарга, авилгатай тэмцээний дарга, прокурорын дарга. За тэгээд ингээд бүх хянадаг, шалгадаг бүх байгууллага таны доор байгаа. Эрхэм ерөнхий сайдаа, тусан намсран оюун эрдэнэ,
Та сэтэрхий зүү сэмэрхий хадгаа очиж шалгуул. Тэр хүмүүсийг ялаа малаа гэж дуудах биш. Ажлаа өгч байгаа шалгуул. Өөр гарц байхгүй. Хамгийн их хэрэг мэдлэлтэй байгаа хүнийг яаж тэд чинь шалгах юм тэр боолууд чинь. Саяхан л одоо таны нөгөө нэг хамгаалтанд байгаа хинтийн хідэн нөхдөд найзууд чинь буцаагаад албан тушаалд үлдсэн шүү дээ. Монгол даяар л харсан шүү дээ. За тэгээд арчсан хувьсгал дахин асуултгаа гэж ирээ. Энэ бол баг хувьсгалын шин чанар руу орох юм байна. Энэ хувьсгал тэмцэл болох юм байна. Өчтөр оюун эрдэнэ үгэн дээрээс энийг яг харлаа ойлголоо. Энэ Монголын иргэдийг доримжилсан, монголчуудаа доримжилсан. Би угаасаа дарангууллаа ухсарчлаа. Одоо надад жоохон хугацаа байгаа шүү гэж гэр бүлийнхээ одоо хэлж байгаа үгээр нь тэр нь маш тодорхой харагдаж байна. Та нар төр зурал төвчжээ. Угаасаа одоо бүх юм миний гарт орж ирнэ гэдэг. Тийм утга санаатай үг хэлсэн. Тэр хөрс өхрүүгээ хэлж байлээ шүү дээ угаасаа. Би бол одоо тантай алцах хэмжээний чадвартай болсон шүү. Майшуул гэж хэлээ. Шууд салаач нь үзүүлж байлээ шүү дээ. Хөрөлсөх олигтой хүн биш. Оюун эрдэнэсээ дэрдэх юм биш. Гэхдээ өнөөдөр бүх эрх мэдэл оюун эрдэнэд хитрхи хүчтэй төвлөрсөн. Одоо бид нар энийг зайлуулах цаг нь болсон. Буцаагаад энэ хулгайчийн устгасан энэ иргэний нийгмийг буцааж босгож авахын тулд бид нар дахиад 10 жил аягуул хэрэгтэй. Иргэний хяналтын нийгмийг устгасан энэ эрх мэдлийн төвлөрлийг бүгднийг энтэй холбоотой бүх зүйлийг устгасан. Энийг дахиад засах гэж бид нар үүлээ үзнэ. Миний нэгдэж уусан мөнгө хөрөнгө чинь хэдэн зуун их найдаар яригдчих эхэллээ шүү дээ. Анх 60 тэрбумгээ ярьж хахад бид нар чинь хүү ямар амар юм бэ гэж ярьдаг шүү. Одоо хэдэн их найд дээр яагаад ингэ тэнэг юм шиг царилаа яваад байгаа. Тэгээ ийм наад захын яриаг ойлгох хэмжээний чадваргүй болсон. Тийм тэгтлээ дорой орсон юм бол бид нар одоо яш шиг тэгээд амтны хүрээлэнгийн амтан шиг амьдрах ёстой юм. Охигцын ертөнцөл болно шүү дээ. Охигцын ертөнц болно. Орос хятад хоёрыг давж Монгол руу орж чадхаа болно. За тэгээ ийм л байна. Тэр интернет хааж маах бол үдийн будаа тоглоом. Орон хаана. Та Facebook-д юу үзэхгүй. YouTube орох уу орохгүй юу? Google руу орох уу орохгүй юу гэдгийг нэг л хүн мэддэг болно. Тэр хүн таныг шоронд хэдэн жил ял авах уугүй юу гэдгийг мэддэг болно. Хуулийн байгууллагыг улс төрчийн халаас нь орохлоор яг ийм зүйл болдог. 3 хүнтэй комисс байгуулж байгаад Монголд 40 мянган хүн хядуулсан шүү дээ. Бүх шүүхийн дээр гаргаж ирж байгаа 3 хүний гаруй өсөлтөө тий. Манайх ч одоо их хядлагатаа 40 мянган хүн албан ёсныхын тоог тэгээ яриад идэх. Албан бус тоон 100 мянга давдаг байхгүй юу? Одоо тэр их уул толгодод хядуулсан тэр олон хүмүүсийн тоон л байгаа болохоос нэр үс нь байхгүй шүү дээ. За тэгээд ийм л байна. За арчсан хувьсгал тэгээ Монгол орон даяар өрнөх болтугай. Монгол орон даяар эрдэнтийнхэн маань одоо бос хүлцүүгүй номоод тэнэгдүү царайлж явж байгаад арангуулд орж болдоггүй юм. Хөвсгөлийн ахан дүүсээ бос. Та нар арчсан хувьсгалыг үлгий. Та нар дээр арчсан хувьсгал эхэлж ирсэн. Ганцхан Улаанбаатар биш. Ховдчуудаа эхэл. Та нар удам судралтай би миний аав ховд аймаг. Удам судраараа дамжаад юм тэмцэж чаддаг. Одоо энийгээ эхлүүл. Иргэчлөө бол бидний уух ус амьсгалах хаагаарт яг агаар нэг ижилхэн зүйл. Баригдахгүй харагдахгүй байгаа боловч өдөр тутмын амьдрал маань иргэчлөөгүй бол бид нар зүгээр л сургуультай амтан. Би тэгээд Монгол орон даяар үйлсэн их хувьсгал болтугай гэж уриалж шүү. Одоо энэ залуучуудаа бид нар хамгаална, энтертэйг нийлж тэмцэх ёстой цаг ирчээлээ. Надаас хүчтэй хүн байхгүй гэдгээ тэр зарлж байгаа хулгайчийг бүгдээрээ зайлуулъя. Энийг доримжилсан шүү дээ. Надаас сэтэрхий зүү сэмэрхий хадаг гарахгүй гэдэг чинь доримжлох байхгүй. Яагаад тэгэхээр шалгадаг бүх байгууллага нь өөрийнх нь өвдгөнд орно байгаа шүү дээ. Уланд орно байгаа шүү дээ. Тэр чинь дээрээс нь дэвсийг гიშгцэн байгаа шүү дээ. Ийм юмыг зайлуулж болдгийг. Эннээс том аппаратыг зайлуулж ирсэн 1992 онд. За тэгээд сайхан шеэр хийж өгөрөө тэгээ олуулаад юм яриа. Тэгээ тэр
13 давхрын хэдэн малнуудын троллын армийн үгийг бол тэгээд одоо тэрийг дагдаг магдаг юмнуудаа шууд блок хийчихгүй дөө. Тэ? Одоо тэрийг зүгээр хошин байдал маягаар үздэг чинь одоо галзуурл шүү дээ. Эл тэрийг бол одоо болчих. За. Тэгээ эрүүл ухаантай бай, эрүүл ухаантай монголчууд эрхчлөөгөө хамгаалж чадах байх.